байцгаана уу 6 ангийн сурагчийн мөнгөтлөгөөний ээж байна. Сургуулийн захиргаанаас сурагчдын дунд захир наадам зохион байгуулж байгаад баяртай байна. Нийт сурагчдаа сургуулиас зохион байгуулж байгаа тэмцээндээ итгэх санаачлагтай оролцоорой гэж уриалж байна. Бүх сурагчдаа мөн амжилт хүсье. 6 ангийн хамт олондоо амжилт хүсье. Сайн байцгаана уу? Ерөнхий боловсролын удам Монгол дунд сургуулийн нийт сургууль хүмүүжүүлэгчид, сурагчид, эцэг эхчүүд та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг 6 ангийн төлөөлөл болж Сүхбаатарын их мөрөнгийн гэр бүлийн зүгээс та бүхэндээ хүргэж байна. За 20 дэглэмийн энэхүү цагт одоо цагийг үр бүтээлчээр сайхан өнгөрүүлэх боломж гаргаж арга хэмжээ зохион байгуулж байгаа багш нартай талархал илэрхийлэхийн алдаамд оролцож байгаа нийт хайрт хүүхдүүд сурагчдаа амжилт хүсье. Мөн эцэг эхчүүд бидний оролцоо дэмжлэгч бас чухал гэлээ. Ингээд хүүхдүүд та бүхэндээ дахин амжилт хүсье. 6 урагшаа. Сайн байцгаана уу? Би 8-ын А ангийн сурагч Амин Эрдэнэ ээж байна. Та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүргье. Цар тахлын энэ үед Монгол улс бүх нийтээр жил гаруй хөл хорионд байла. Энэ хугацаанд үйл ажиллагаагаа тасалдуулалгүй цахимаар болон байж болох бүхий л хэлбэрээр үр дүнтэй сургалт зохион байгуулж чадсан Уудам Монгол сургуулийн багш удирдлага нийт хамт олонд халуун талархал дэвшүүлье. Их эрдмийн далайд мөрөөдөл хүслээрээ жигүүрлэн хөвж яваа сурагчид хүүхдүүддээ хандаж хэлэхэд саруул ухаантай, цаглашгүй байж, хүчтэй байж, эрдэм намдаа шамдан, эрдэмт багш нараа хайрдаж, эх орондоо хэрэгтэй эрхэм дээд хүмүүс болоорой гэж ерөөё. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 7 ангийн сурагч Цэгцийн ээж байна. Юуны өмнө энэхүү хөл хорионы цаг үед нийт сурагчдаа хичээлийн хоцрогдол үүсгэлгүйгээр цахим хэлбэрээр чанартай мэдлэгийг олгож байгаа бүх багш нартаа болон сургуулийн захиргааны хамт олондоо баярлаж байгаагаа илэрхийлье. Багшийн эрдэм шавьд гэдэг иймд нийт сурагчид маань эрдэмтэн сайхан багш нарынхаа заавар зөвлөгөөг даган эрдмийн их уурхаагаас оюуны баялагийг хоримтлуулж хичээн суралцаарай гэж хүсэн өрөөё. Энэ 7 хоногт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа цахим наадам өдөрлөг маань сурагчдыг олон талаар нь хөгжүүлсэн маш үр өгөөжтэй өдөрлөг болж байна. Ийм учраас энэхүү өдөрлөгтөө бүх сурагчид маань идэвхтэй хамрагдаарай. Эцэг эхчүүд маань туслан дэмжээрэй гэж хүсье. Ингээд та бүхэндээ өдөрлөгтөө амжилт гаргахыг хүсье. Гэрэл дээрээдүү болсон хүүхдүүд, эрдэмтэн, багш, эцэг эхчүүд та бүхэндээ 6 ангийн Адитягийн эмээ Цэндэж би энэ өдрийн мэндийг хүргэе. Уудам Монгол сургуулийн эрдэмтэн, багш, сурагч хүмүүжүүлэгч та бүхэн маань сурагч нэг бүрийн мэдлэг чадвар, урт ухааныг дээшлүүлэхээр захим сургалтыг амжилттай, чанартай, үр бүтээлтэй явуулж сурагч бүрт гэрэл гээгээ түгээсэн багш нарт хичээл номдоо шамдан суралцаж мэдлэг боловсролоо ахиулсан сурагчид, дэмжлэг тустай үзүүлсэн эцэг эхчүүд, хүүхэд бүрийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ном уншуулж, тэмдэглэл хөтлөөж ажилласан номын санж, хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийн гэгээн хаалгыг нээж өгсөн захирал Наранбат та бүхэндээ дэгштүүрэн жаргахын дээдийг дэвшүүлье. Сайн байцгаана уу? Уудам Монгол сургуулийн сурагч, эцэг эх, багш ажилчин та бүхэнд Туркийн Анталиа хотоос мэдчилж байна. За сурагч та бүхэнд сургалтын өндөр амжилтыг хүсээд өөрийнхөө зорилготой үнэнч хөдөлмөрч шудраг байгаарай гэж хүсэж байна. За сурагчдаа захиж хэлэх зүйл юу вэ? Та бүхэн бие биендээ тусалж эргэн тойрондоо ийдэг тусч байхыг хүсэж байна. Амжилт хүсье. Баяртай. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Уудам Монгол сургуулийн 8-ын Б ангийн мөнх суугарын ээж байна. Хүүхдүүд та нартай энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Тэгээд бас одоо болж буй цахим наадамд нь бүгдэнд нь амжилт хүсье. Та нарын өөрсдийнхөө мэдлэг, ур чадвар, хоббигоо хөгжүүлээд энэ тэмцээндээ бүгдээр амжилттай оролцоорой гэж хүсье. Амжилт. 皆さんこんにちは。
Уудам Монгол Education сургуулийн 9-р ангийн сурагч Инхчингийн ээж байна. Сургуулийн нийт хамт олон болон бүх сурагчдаа энэ өдрийн мэндийг хүргье. За юуны өмнө цар тахлын үед цахим хичээлийг маш амжилттай, үр өгөөжтэй зохион байгуулж байгаа сургуулийн захиргаа багш нартаа сурагчдынхаа өмнөөс баярлаж талархснаа илэрхийлье. Үүний дээр энэ сурагчдын эрс оролцоо, итгэх зүтгэлийг сайжруулахад маш их сайн үр өгөөж өгөхөөр сайхан наадам зохион байгуулах гэж байгаад хувийн зүгээс маш их талархаж, олзуурхаж хүлээж авч байгаагаа хэлэхэд таатай байна. Сурагчдын хувьд ч гэсэн анги хамт олонний эв нэгдэл, хичээл зүтгэл, авхаал замбааг сорьсон, харуулсан ийм сайхан наадам болох байхаа гэж итгэж байна. Ингээд бүх багш, сурагчид бүх хамт олондоо амжилт хүсье. Өөрсдийгөө дайчилж, эв нэгдлээ харуулж, сайхан дурсамж бүтээж, амжилттай оролцоорой гэж хүсье. Амжилт хүсье. Сайн бацгаана уу? Уудам Монгол сургуулийн багш сурагчтай. Би 8-р Б ангийн сурагч Авдгүйгийн ээж байна. Ингээд та бүхэндээ мэдлэгээ дамжуулж байна. Манай хамт олонний мэдлэгийг хүлээж авна уу? Сайн бацгаана уу? За сайн бацгаана уу? Уудам Монгол Education сургуулийн нийт багш сургууль хүмүүжүүлэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд сурагчид та бүхэн аавдаа ачлалтай, ээжтэй нэрэлтэй, эрдэм номтой мундаг хүмүүс болоорой гэж хүсье гэж байна. За дэлхийн нийтийн давжгүй яг энэ хүчин зүйлээр бол бид бүгд цахим буюу онлайнаар хичээлээ хийж байгаа. Та бүхний хүүхдүүдийг онлайнаар цаг алдахгүйгээр замун хичээлээ маш сайн хийж байгаа гэдэгт бол бид бүгд зөв бодож эргэлзэхгүй байгаа. За хичээлээ хийгээд мундаг судалтай хүн болохоос гадна бүгд багчаа та бүхэн маань өөрөө өөртөө бие хүн болж төлөвшөж. За энэ нийгэмд өөрийнхөө орон зайг бий болгоорой гэдэг бас сануулъя. За сайн бацгаана уу? Уудам Монгол сургуулийн сурагч багш нартын өдрийн мэнд төргий. 8-р Б-ийн Батмаргийн аав байна. Ковидын улмаас онлайнаар хичээлж байгаа. Удахгүй танхимаар хичээлэх сайхан цаг ирэх баг. Ингээд цахим тэмцээнд амжилт хүсье бүгдэнд нь. За сайн бацгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За манай охин Уудам Монгол сургуулийн 10А ангид сурдаг Намуун гэж охин байна. Тэгээд сургуулийнхаа багш нарт удирдлагуудад мөн нийт сурагчдаа одоо сурлага хөдөлмөр ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд цар тахал болоод энэ 2 жил гаруй хугацаанд хичээл ном салгардаад салгардах жоох одоо ийм удаашралтай ийм одоо ийм хэцүү цаг үед тэгээд энэ бүгдийг одоо харгалзахгүйгээр онлайнаар хичээлээ оруулж хүүхдүүдийнхаа ирээдүйд санаа тавьж сэтгэл гаргаж байгаа мундаг багш нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд одоо энэ хэсэг хугацаанд нэг тэмцээн уралдааны шинжтэй ажлууд зохион байгуулж байгаа юм байна. Тэгээ энэ ажилд нь ч гэсэн бүх сурагчдаа амжилттай сайхан оролцоороо илүү их сурж мэдээрэй. Та бүгдийн өмнө маш их ирээдүй сайхан амьдрал хүлээж байна гэж хэлье. За баярлалаа. Баяртай.